Сайн мэцгааны хүн үзэгчдээ олон нийс мэдээллийн хөтөлбөр тодорхойлгон ярьсан болонгаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Монголын ногоон намын ерхий нарийн бичгийн дарга Наранбаатар оролцож байна. Таны өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр асуултаа цөмийн энерги станцын тухай эхлэе. Ер нь Монголд цөмийн энерги станц баригдвал ямар ашиг тустай юм болов? За, цөмийн энерги станцыг барих гэж байгаа хүмүүс нь ашиг тус нь яриад байгаа л да. Одоо хямд зардлаар эрчим хүчийг байгуулна, бий болгоно гэдэг ч юм уу. Тэгжил өөртөө ярьж байгаа. За ямар хор хохиролтой юм бэ гэдгийг л ярих нь илүү чухал байх. Яагаад гэвэл хүн төрөлхтөн одоо олон нээлт хийсэн. Тэн дотроос нэг нээлттэй бол эргээд дийлхэ байсан. Тэр бол энэ цөмийн задрал, халуун цөмийн урвал гэж байгаа. Халуун цөмийн урвалыг бол одоо энэ салбарын том эрдэмтд нь өөртөө ярьдаг. Тийм ээ, энэ бол эдийн засгийн хувьд ач холбогдолгүй энергийн хөөсрөг гэдэг нь тодорхой боллоо. Яагаад гэвэл цөмийг задрал явагдаад энерги гаргаж байгаа шүү дээ. Гэтэл тэрнээс гарч байгаа хор хохирлыг дарахын тулд зарцуулж байгаа энерги нь тэрнээс давчиж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэрийг олборлно, эргээ тэрийг буулна, зөөн тээвэрлэн, хамгаална. Тэгээд энээс болж байгаа янз бүрийн сөрөг үр дагаврыг дарахын тулд эмчилгээ бүх энэ зардлууд нь нөгөө бий болгосон энергисэн давчиж байгаа. Би бол эдийн засгч хүний хувьд бол эдийн засгийн ач холбогдол нөгөө өртөг талаас нь харах юм бол энэ бол ямар ч ач холбогдолгүй зүйл. Зүгээр л жижигхэн хэдхэн грамм, 1 грамм ч гэдэг юм уу одоо 1 кг ураанаас маш их энерги ялгаж байна гэдгээр нь л одоо ашигтай гэж хараад байдаг. Гэтэл нөгөө цаад бусад нөгөө эдийн засгийн алдагдсан боломж зардлыг нь хардаггүй байхгүй. За хор хохирлыг бол бид сайн мэдж байгаа тийм ээ. Одоо Чернобыль, Нагасаки, Хирошима, одоо сая Фукусима гэдэг энэ цацраг идэвхт гэдэг зүйл бол одоо өнөөдөр бий болсон хороос хамгийн өндөр, хамгийн хүчтэй хор. Хүн ингээд харагдахгүйгээр хүнийг хордуулж чаддаг. Хүний яасан шингэдэг, хүний ДНК-г гэмтээдэг. Хамгийн гол нь одоо ДНК гэдэг барилга байлаа гэхэд барилгын каркасыг нэг тал талаас нь ингээд гол даацсан юмнуудын одоо өрлөгүүдийн сугалж аваад байвал нурнаа да. Тэр шиг ДНК-гийн тэр бүтцийг л гэмтээдэг хамгийн аюултай. За сая та бүхэн мэдж байгаа. Одоо бол Монгол улсад нэг 20 орчим компани 200-аад лиценз эзэмшиж байна гэж байгаа. Тэгээд эхнээс нь Дорноговын тэр дулаан уул билүү. Дулаан ямар вэ? Нэг газар тэр олборлтыг хийж төсөлтэй олборлт хийж байна гэдээ яриад байгаа. Гэтэл тэр газараас ямар юу одоо үр дүн гарч ирэх гэсэн нүүргөө тугал гарсан байна гэсэн шуугаад байна тийм ээ. Дорнодод тэр бас юу гэсэн байлаа? Хүзүүгөө ботгоч гэлөө. Ингээд янз бүрийн зүгээр шууд эхлээгүй байхад ийм үр дагавар гарч эхэлж байна шүү дээ. Ийм том дохио байхад энийг бид нар ямар ч сайнаар магтаж одоо эрэг талаас нь ярих гээд нэмэргүй. Хамгийн гол аюул бол ерөөсөө хүнийг үе олноор нь устгах хүчин чадалтай ийм одоо үр дагавартай л ийм энергийн шийдэл байхгүй. Тийм учраас цөмийн цахилгаан станцыг барина гэдэг бол маш буруу шийдэл. Одоо цөмийн цахилгаан станц барина гэдэг нь цөмийн хог хаягдлыг бий болгоно л гэсэн үг. Цөмийн хог хаягдал одоо бас ойрын жилүүдэд Монгол улс одоо болшин ч юм уу тиймэрхүү бас мэдээлэл зөндөх гарч штэ. Ер нь энэ тал дээр та ер нь ямар ийм штэ. Одоо Монголын ногоон ном бол хажуудах төрийн бас байгууллагуудтайгаа хамтраад одоо сүүлийн жилүүдэд бол энэ цөмийн аюулын ураантай холбогдсон асуудлаар маш их байр суурь илэрхийлж тэмцэж байгаа. Ягаад гэвэл Монгол бол 3 сая хүрэхгүй хүн амтай. Хятад шиг ч юм уу одоо олон тэр хүн бол одоо нэг газар нэг суурил болоо гэдэг нэг хэсэг нь л тэр нь хүн амын одоо нөгөө аюулгүй байдалд жин дарахгүй шүү дээ. 10%, 1%, 5% гэж ярина. Манайх шиг цөөхөн хүн амтай улс орн бол хэрв том аюул гамшиг бий болох юм бол юу болох вэ? Маш аюултай болно тийм ээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол дэлхийн томоохон гүрнүүд бол цөмийнхөө хог хаягдлыг буулгах асуудал бол хамгийн том толгойн өвчин болсон. Ягаад гэвэл зүгээр зай талбайнтай гол нь ш. Байж явахтаа тэр чинь эргэн дойрноо засвар ялгаруулдаг хортой. Тийм учраас томоохон гүрнүүд бол шийдэл хайсан. Шийдлийн анхны шалгуур бол хүн ам цөөтэй, том газар нутагтай тийм л газар байж таарч байгаа байхгүй. Тэрүнд нь Монгол таарч байгаа. Монголыг энэ төлөвлөгөөнд оруулахын тулд Монголыг эрхшээлд оруулах шаардлагатай да тийм ээ. Ямар нэгэн байдлаар. Тэгтэл Монголыг судалсан улс төрийн тогтворгүй гэдэг юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар авилгал
одоо ямар нэгэн лобби хийх боломж өндөртэй. Энэ байдлыг ашиглаж л энэ Монголд цөмийн хаяг бослох юм сценар явагдаж байна одоо бол. Энэ сценарыг яаж хийж ийнэ гэхээр одоо бол булаагүй байж болцсон юм шиг альсвал те гэрээ байгуулаагүй байж байгуулсан юм шиг юм. Иймэрхүү байдлаар ингээ яриад хүмүүсийг дасгаад байгаа байхгүй. Тэг хүмүүс сүулдэ болохоор энэ чинь ингээд нөгөө өлөг болчихно. Нэг яриалаас худлаа. Ийм яриал үүдэг гэл. Ийм байдлаар хүмүүсийг нийгмийн ухамсарыг дасгаж байгаад хийх гэж байна. Одоо маш олон мэдээллүүдийг хаанаас гаргаж байна. Бид нар бол одоо бас боломжийн хэрээр мэдээлэл хайж цуглуулдаг. Энэ цөмийн энергийн бизнестэй холбогдолтой, ураантай холбогдолтой, уран холбогдолтой холбогдолтой. Тэгэхэд бол бидэнд энэ мэдээлэлүүд маш хаалттай гэдэг байхгүй. Ягаад гэвэл бид нар чинь тэдний үед энэ салбарын хувьд дайснууд шүү дээ. Тэгтэл зарим хүмүүс маш их мэдээллийг тараагаад байгаа. Энэ бол нөгөө сценарын нэг хэсэг гэж би харж байгаа. Хүмүүсийг л тасах. Засгийн газар ер нь цөмийн энергийн станц барих, цөмийн хог айлын талаар ямар хөө байр суурь барьж байна гэж. За яг хоо Монгол Улсын ерөнхийлөгч бол Монгол Улсын цөмийн хог айлыг босгохгүй гэдэг нүб энэ дээрээс мэдэгдсэн байгаа тийм ээ. Гэхдээ бол удаа дээр ярих нэг хэрэг үйлдэлүүд бол маш том өөр хэрэг шүү дээ. Удаа дараагийн гадаадын одоо томилолтоор явж байгаа засгийн газрынхны уулзалтууд энд гарч байгаа үйл явдлууд бол энэ цөмийн энергийн бизнесийг дэмжсэн. Зарим одоо яг энэ цөмийн энергийн газрынхны мэргэжлүүд ярьж байгаа нь болохоор Монгол улс бол ураанаа олборлоо цөмийн цахилгаан станц байгуулад гадагшаа одоо энерги цахилгаан одоо импортлох хэрэгтэй, экспортлох хэрэгтэй. Бид нар бол ингэж ашиг олох хэрэгтэй ураан дээр төсөөлж идэх гэж ярьж байгаа. Тодруулга ярилцлагын өнөөдрийн болонгаар Монголын Ногоон намын ерхий нарийн бичгийн дарга Наранбаатар оролцлоо.